За сайн байцгаана уу? Нүүбийн залуучуудын зөвлөх хорооны ээлжит нэгэн подкаст эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр манай сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн манай дугаарт бол манай UNEP-ийн 21 оны одоо гишүүн байсан халиут хүрэлцэн ирсэн байна. Тэгээ зочин хөтлөгчдөр болохоор Анужин, Хувь Заяа, тэгээ хост миний би амар утган хүрэлцэн яриад байна. За тэгэхээр манай урилгыг хүлээж авч оролцож байгаа танд маш их баярлалаа. Бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Намайг бас үнэлж урьж оролцсонд баярлалаа. Нүүбийн залуучуудын зөвлөх хорооны 21-ээс 23 онд гишүүнээр ажиллаж исэн халиут байна. За баярлалаа. Тэгэхээр юун түрүүнд энэхүү яриагаа хаанаас эхлэх үү гэхээр ер нь анх яагаад UNEP-т илсэе гэж бодож исэн. Ер нь ийм групп ер нь хаанаас байдаг гэдгийг нь олж мэдчихсэн бай. Одоо бид нарыг нөгөө ингээд үйл ажиллагаа хэрэгжүүлээ явж явах танах руу яаж илсэх вэ, юу хийдэг вэ гэдэг их асуудал та. Тэгэхээр анх ер нь хаанаас UNEP-ийн талаар олж мэдчихсэн, яагаад илсэе гэж бодож исэн бэ? Би болохоор өмнө нь гэр бүл хүүхэд залуучуудын төв баха. Тэднийхээс нэг тийм хакатон зарлж исэн. Тэр болохоор коронавигийн үеийн үед хүмүүсийн сэтгэл санаанд ямар хуу өөрчлөлт гарч байгаа үе тэрэн дээр судалгаа хийх тийм. Тэгээ тэр судалгаанд оролцоод хакатонд оролцоод ялсан хүмүүст нь шалгарсан хүмүүст нь дараагийн ингээ боломжууд нэгддэгэ гэдэг юм шаа. Тэгээ тэрнээс үргэлжлүүлээд цаашаага нүүбийн залуучуудын зөвлөх хорооны талаар мэдээлэлтэй болсон. Тэгээ тэрнийг яг зохион байгуулж исэн үнэн болохоор UNICEF-д юу консалтинг хийдэг хүн байж тарлуу да. Тэгэж ер нь дамжиж мэдчихсэн. Түүнээсээс яг шууд Facebook-ээр ч юм уу эсвэл сошиал орчноор л сайн мэдчихэж байгаагүй яг тэгэж дамжуулж мэдчихсэн. Амар азтай гэж боддог шээ. Nice. За тэгэхээр ер нь одоо манай бусад бас хоёр хост маань ер нь анх яаж UNEP-ийг мэдчих орж исэн бэ? Тэр талаараа бас товч хуваалцах уу. За хойкоос эхлэе. За хай манайхаа. Тэгэхээр би UNEP-ийг бол яг сошиал дээрээс мэдчихсэн. Яг тухайн үед би ажиллаа төгс нэг ажлын гараан дээр гараад нэг 2 жил болцсон. Тэгэл яг л гэр ажил гээл амралтын өдөр тэгэл нэг кино үзэл хөвтчээдэг байж байгаа л. Тэгэл ерөн жоох идэвхтэй бай да гэсэн зорилготой байсан байхгүй. Тэгээ тухайн үед яг Аз зоош таарад он гарцсан. Тэгээ нөгөө хүн чинь шинэ хүн дээрээ тавьсан байдаг байсан байхгүй. Тэгэл байсан чи UNEP шин одоо гişүүдээ хүлээ авахд бэлэн боллоо гэдэргээл өргөдөл гарцсан. Тэгэл ганц өөр хүмүүсийн төгсөгчдийн ингээл энэ бол амар залуучуудын ховор боломжуудын нэг гэдэргээл тэрийг амар сайн үзэж яагаад тэгээ бас сайн судалгаа хийж байгаа л тэгээ нэгдсэн үндэсний байгууллага гэж өөрөө ямар том байгууллага үлээ яг тэнд ингээд залуучуудын хэсэгт нь орж ажиллана. Тэгээ дуу хоолойгоо хүргэнэхээр надад амар эхэндээ бол амар сүрдэжсэн. Эхний нэг 2-3 хоног бол за эн чинь өстой чин шилмэл нөхдүүд байгаа даа гэж яагаад тэгээд за эндээс би ямар ч байсан тэнцэхгүй байлаа гэхэд бол нэг юм олж авна. Тэнцлээ гэхэд бол бас дахиад юм олж авах юм чинь юуцсан өргөдлөө илгээгээд тэгээд өргөдлөө илгээж явахдаа юм сонирхолтой нүг би тэр нүг тухайн үед нэг аялж исэн байхгүй. Тэгээ ингээд тэр аялж исэн чинь хүмүүс ингээд амар ойролтол болдгоо. Тэгээ би ингээд ариун цэврийн өрөөнд бичлэгээ хийгээд тэгээд явуулж байгаа. Тэгээд тухайн үед яа стад гомоо юм хэлээдэй гэл тэгэл япад ороод тэнцэл тэгээд одоо хүртэл явж байна да. Вау, за баярлалаа. Анужингийн үед. За сайн мэцхан уу. Би болохоор 24 оны 3 сард ингээд энэ онд саяхан шинээр илсэж ирсэн. Тэгээд анх UNEP-ийг ингээ хичээл дээр ингээ сууж исэн чинь манай дээд ингээ ихч Анужаа иш аплайдад үзээч гээд над руу ингээ линк явуулахгүй юу. Тэгээ би болохоор ер нь сошиал медиагаас тэгээ ингээ танил хүмүүсээсээ мэдчихсэн. Тэгээ ингээ анх аплайд гэсэн чинь 15 таар таарад тэгээд 16-аас 24 насны гişүүдтэй байдгаа гэсэн юм шалгуур байнгут нас хүрдгүү. Тэгээ би ингээ залгаж үзээд яа гэм бол би ингээ тэгсэн ч гэсэн аплайдчих уу яах вэ гэдгсэн чинь ингээ яа ингээд насаараа байд юм аа. Тэгээ дахиад гэхдээ тэр жилдээ нэг аплайдсан юм. Тэгсэн чинь тэгээд юутай ч гэсэн тэр жилдээ орчдөг байна. Тэгээд дараагийн жилдээ дахиж нэг аплайдаа. Тэгээд тэрний дараа дахиж нэг аплайдаа. Тэгээд 24 онд орж ирчихсэн. Тэгээд яг орж ирэхэд одоо яг нэг жинхнээсээ ингээд UNEP-д орж ирэх үед бол ингээд нэлээд үйл ажиллагааны эртнээс ингээд мэддэг болцсон болохоор ингээд баг ингээд өмнөх гişүүдийн ч гэсэн
ингээд баг хараад ингээд танихаар ч юм уу те ингээд нүби залуучуудын зөвлөх хороонд бид байсан хөвч штэ гэж хардаг ч юм уу тийм байсан. Тийм. Тэгээ ер нь бол нэлээ яг урт процесс байсан. Гэтэ ингээд тэр дундаа ингээд жинхнээсээ хийдэг үйл ажиллагаатай ингээд амар сайн танилцах ийм боломж олдчихсан. Тийм. Тэгжээд орж ирсэн болохоор бас шууд ороод ингээд ажлын группүүдэд орохж гисэн юм амар сонирхолтой байсан. За баярлалаа. Миний хувьд бас ануужинтай адилхан 24 онд анх хэлсэн. Гэтэ би бол нөгөө юу байсан? Яг ажилд орсныхаа дараа хувкатай яг адилхан ажилд орсон их сургуулаа төгсөөд ажилд орсон чинь яг л нөгөө гэртээ арай л ажилдаа явбал гэртээ арай л ажилдаа явбал яг л нэгэн хэвээ тэгэл нөгөө л нэг ажлынхаа хүмүүстэйгээ хамт юм хийгээл байждаг байсан. Тэгээд тэр үедээ миний хамгийн хүсэж исэн зүйл гэх юм бол за ажлаас гадуур нэг юм хий гоё үеийнхаа найз нөхөдтэй хамт олонтойгоо нэг юм учир утгатай зүйл хий гэдэг тийм бодол орж ирээ байжсэн чинь тухайд би ануг нэг инстаграмаар нэг дагдаг. Тэгээд UNYAP гэдэг юм community байдгийг нь хараад гоё юм байна гэд бодоо явжсэн чи илэлтэд зарлж ийн гэд тавьсан байхаар хараад вау ишээ бас ингээ юмнуудаа явуулаад үзэх юм бол их гоё боломж олдох юм байна гэж бодож исэн. Тэгээд хамгийн сонирхолтой юм гэх юм бол би яг гишүүн болж дөнгөж нөгөө гишүүн болж орж ирсэн чинь нөгөө хуучин гишүүд нь бид хэдэг хүлээж авч ийн гэдэг нөгөө жоохон нэг газар суугаад тэгсэн чинь тэгээ жоохон танилцаад юм хүм идэж уугаад байж дуусаад гарсан чинь анууд мэйл ирээд тэгсэн чинь тэр нөгөө нэг хаашаа жилийн хятад руу ч үлээ явах тийм нөгөө нэг юу invite ирсэн гэх юм уу. Тэгээ чи ингээ сонготлоо гэд тэгсэн чи ингээ бүүн баяр болоод вау би тэнцчлээ гэж хэлсэн нөө вау ямар гоё юм бэ бас энэ юу энэ хапад орсноор ингээ гадагшаа явах боломжтой байна. Тэгэж бас их бодож анхаарч исэн. Тэгэхээр ер нь юу энэ япын гишүүн болоод босны дараа ч юм уу те ер нь ямар давуу талууд байдаг вэ? Ямар боломжууд олддог вэ? Тэр талаараа бас хуваалцах уу? За хувка Амрита ер нь тэгэл бүнд гоё. За яг эхлээд нөгөө бидний байсан их арай жоохон өмнөх үеийн за тэгээд өргөжлүүлээд хувка ярих байх. Бидний байхад бол яг 15 гишүүний нөгөө слоттой. Бидний бараг л нөгөө focus point гэж байдаг бүх агентлагууд дээр одоо тэр агентлагийн дараа жил хийх ажлыг ажлын төлөвлөгөөн дээр залуучууд яаж дуу хоолойгоо өгж болох вэ? Залуучуудтай холбоотой ямар үйл ажиллагаа хийж болох вэ гэдэг агентлагуудад ингээд зогдож ордог. Тэгээд тэр агентлагуудтай холбоотой төсөөл хөтөлбөр гадаадад сургуульд юу байна тийм бид нэр яаж тэр одоо хурал зөвлөгөөнд Монголын тэр дундаа одоо залуучуудын дуу хоолой хүргэж болох вэ гэдэг нэг тиймэрхүү байдлаар одоо манай Эма бол Нью-Йорк явждаг тийм бас яаж тайдас илүү дэлгэрэнгүй ярих ах манай Эма бол Нью-Йорк явж яг Монголын залуучуудыг төлөөлж үг хэлжээлээ. Амина маань бас яг Филиппинд болж исэн. UNICEF-ийн бас яг хүүхдүүдэд төвтэй үйл ажиллагаан дээр очиж исэн. ILO дээр болохоор номон бийдэг гэдэг одоо яг оюутлахад ажиллаж байгаа залуу маань бас яг шилжилт хөдөлгөөн ILO чинь хөтийн шилжилт IOM ч болохоор шилжилт хөдөлгөөний талаар бас яг өөрсдийнхээ дуу хоолой хүргэж явж исэн. Нарка болон бит хоёроос яг 7 дахь удаагийн Аз нохын далайн хуралд очиж оролж исэн гэдэг ч юм те хэрвээ яг үнэхээр өөрсдөө committed байж чадаад болно гэх юм бол тэрэн дээр үнэхээр ямар нэгэн асуудал байхгүй те гол нь ингээл гадагшаа явна гэдэг чинь зөвхөн trip биш. Олон улсын хүмүүстэй мэдээлэлээ солилцсон яг дэлхийн жинхнээсээ байд юм байна. Ийм олон асуудал чинь зөвхөн зурган дээр байдгүй, жинхэнэ амьдрал дээр байд юм байна гэдгийг үнэхээр ойлгох тэмнүүд нэг боломж олдгийг санагдсан. Яг тэгэхээр одоо ингээд уурын амьсгалын өөрчлөлт болж байна. Газар ингээд хагарч байна. Ус байхгүй болж байна. Усны нүм цомсож байна гэдгийг жаа. Тэгэхдээ энийг бол монголчууд бүр яг тийм амар байдлаар махайсандаа тултал мэдчих чадахгүй байгаа. Гэхдээ одоо Малдивт байгаа ч юм уу Соломон айланд байгаа хүмүүс бол тэрийг шал өөрөөр мэдчих байгаа. Ягаад тэгэхээр тэдний ингээд гэр байгаа арлын чигнээсээ живээд байна. Байхгүй болж байна. Ингээд бүх газар нь хумигдж байна. Тэгэнгүүт ингээд бид нэг нийтлэхэд байгаа гэж бодох амар хэцүү байгаа ч тийм. Яг тэгэхээр тэр хүмүүс ингээ биеэрээ тулж хаад бид нар бол зөвхөн ингээ зургийг нь л харж байгаа тий. Яг тийм левел шал өөр байгаад байгаа. Тэгэхээр тэр болгоныг ингээ бүр бага наснасаа ч юм уу тий. Одоо яг ануу жилж шүү дээ 16 хүрээд орсон
тэрийг бүр багасаа бүх юмнуудыг ингээд ойлгох, ухаарах боломжийг явах чадсан юм болов гэж боддог. Тэг хэрвээ өөр газар байсан бол яг энийг хязгаарны цагт ойлгоно. Гэхдээ ийм эрт ойлгох боломжтой юу үгүй юу гэж бас хаяа боддгоо. Тэр Японоос нөгөө айгүй их нөгөө үйл ажиллагаа ингээл зохион байгуулдаг шүү дээ. Focal point-остой холбоотой UNFP ч юм уу UNICEF-ний үйл ажиллагаа зохион байгуулагч ингээл бид нарыг бас оруулж ирдэг. Тэнгууд яг хинчэнэс нөгөө үйл ажиллагаа зохион байгуулах дээр нэг ингээ оролцсон явж байхад дараа нь ингээ ажлын байран дээр ямар одоо тий хэрэгтэй чадварууд ингээ аль хэдийн суудсан байсан бэ? Тэр талаараа бас хуваалцсан. За миний хувьд бол амар их юм. За юун түрүүнд бол би бол Японхаа GGYP гэх хөтөлбөртөө байдаг байхгүй. Тэгээд тэр манаас яг боловсрол тал руугаа тэгээд би бас өөрөө боловсролын салбарт ажиллаж байгаа учраас тэгээд мэдээж нэг миний яг үндсэн мэргэжил багш болохоор би нэг академик хичээл зааж байгаа шүү дээ. Тэнгүүд UN Японоор болонгууд академикаас гадна нэг climate change буюу уран нөхцөлийн өөрчлөлт за дээрс нь эдгээр зүйлүүд нь бидний амьдралд яаж тохиолдоод байгаа юм бэ гэдгийг энэ залуучуудад ойлгуулад тэгээ нийгэмдээ ээлтэй төсөл хөтөлбөрс ингээ санаачлах. Тэгмүүд яг ажлын байранд болонгууд хамгийн түрүүд яг мэдгдсэн зүйл нь амар төрөл бүрийн одоо ингээс мэдлэг мэдээлэлтэй ингээ ойрхон болчихж байгаа байхгүй ингээ нүүбэд залуучдын зөвлөх ухаан байснараа тэгээ энэ талаар бол энэ хүнээс асуух боломжтой юм байна гэдэг ч юм уу. Тэгээ хоёрт нь бол угаасаа гэдэг асуултанд одоо зөвлөлд хөтгөхөөс илүү тэгвэл энийг яагаад ингэж хийж болохгүй гэж энийг яавал залуучуудад ээлтэй байдлаар хийж болохгүй вэ гэж ерөөхдөө бол тийм хүний хараагүй өнцгүүдийг илүү харахыг хичээсэн гэх юм яг энэ маань яг ажлын байранд бол энэ хоёр зүйл манад амар сайн мэдрэгдэж эхэлсэн юм аа. Гэдэг бол тийм л байна да. За Америкийн хувьд Америкт хилэттэй үед амар азтай. Яа тэгэхээр би Японд орохоос өмнө ажилд ороогүйсэн. Яа тэгэхээр манай гэрийнхаа уусаал ингээл насаар ажиллах юм чинь дахиад жоохон дуртай юм хийчих, юун дуртай вэ? Тэрийг олоод мэдчих гээд тэгж явж байгаад амар их тэгж явж байгаад ер нь волонтер work хийж үзээд тэг өргөжлүүлээд ер нь Япыг олж мэдээлэл ингээл явсан л та. Тэгээд Япод орсон хамгийн азтай юм болохоор би одоогийн ажлынхаа байрыг мэддэг болсон. Яг тэгэхээр хэрвээ би яг зөвхөн урд хаал хийгээ явсан бол яг тэр боломжуудыг өөртөө нэхэхэд хэцүү. Тийм тэгээд одоогийн ажлыг танилцуулсан найзтайгаа яг Япод танилцаад ороод одоос ажилдаа ороод бараг 2-3 жил болж байна. Тийм явж байгаа. Ер нь бол амар бүх юм ингээл тохиолдол гэдэг шүү дээ. Тохиолдол гэдэг тэр болгоно аюу тийм сайхнаар эргэж чадтай байсан шиг санагддаг. Ажлын байран дээр яаж сайнаар нөлөөлсөн бэ гэхээр яг hard skill-ийг бол хүмүүс сургуулиас уусаа сурж байгаа тий. Soft skill бол үнэхээр одоо ийм ажлуудаас л хүмүүс сурдаг. Түүнээс ш тэрийг уншаад ч юм уу, кино үзээд ч юм уу шууд тэгээд ойлгоно гэж байхгүй. Тэгэхээр өөрөө туулж ижил үзэж байгаа болохоор цаасаа зөвхөн явж гэлтгүй тийм сайн дурын ажил, өөр ажлууд ботын боломжийг нээж өгдөг юм шиг санагддаг. Яаж хүнтэй харьцах уу, хүмүүсийн ивийг яаж болох уу, тэр хүмүүсийн хэлээр яаж ярих уу, тий. Би өөрийнхөө бодлыг зөв гэж бодож байгаа ч гэсэн нөгөө хүмүүсийн маань бодол бас зөв байж магадгүй. Тэрийг яаж олж мэдэх үү, тэгэл тэр болгох нэг л ийм ажил хийж сурна. Тэгээд бас сураад явж байгаа гэж бодож байгаа. Цаал явж байна. Яг үнэн. Үнэхээр бас яг Японд орсноор айгүй олон хүмүүстэй танилцах тийм юм мэдэж авах тийм боломжууд нэгддэг гэдэгтээ бол үнэхээр санал нийлж байна. Манай Ануужингийн хувьд бас нэг онцлог гэх юм бол бас юу саяхан 10 жилээ төгссөн тий. Тэгээ Ануужин маань өөрөө бас SAT, IELTS сургуулийн аппликейшн гэл ингээл айгүй их явдаг. Тэгэхээр яг таны үеийнхний хувьд танай генерашны хувьд одоо Японд орсноор ямар одоо боломжуудыг өөрсдөө тий олж авах боломжтой гэж чи боддог вэ? Тэр талаараас хуваалцаач. За. Би яг ахлах ангидаа орчоод тэгээд ер нь ийм сайн дурын ажил, дадлага, ер нь ийм сургуулаас гадуурх юм ажил
гэдэг зүйлд ер нь айгүй юм нээлттэй байхыг хичээдэг. Тэгээ өөрөө бас ингээл ер нь л юм боломж олдох юм бол одоо тэр үед чинь бол ингээл би яг ийм юмд л дуртай гэж юм хэлж чадахгүй уяа штэ. Ялангуяа одоо 9 10 дугаар анги гэх юм бол тэгээл за сайн дурын ажил боломж л олдвол орж байгаа яг тийм үе. Тэгмүүд ингээл дуртай дургуугаа ингээл хийж үзээл амир за жоохон за яг шууд мэдхийн цаашийн яг жоохон гадарлах юм боломж олдож байгаа. Тэгээд Япад анх яхаа орж явах үед одоо орё гэж бодож явах үед бол ингээд уусаа нүб гэдэг чинь амар том байгууллага. Тэгээд яг юм нэгэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэхээс лөө зөндөө олон талаар ингэж сайн ингээд хариулт хичээнд дурдчихсан шиг эргэн тойронд байгаа асуудлуудаа илүү ойроос ингэж ойлгох боломжийг ингээд нэг талаараа ингээд дотор нь ороод жоохон чулуу ажиллаж үзээд юм олж авч байгаа. Тэгэхээр ингээд яг манай үеийнхний дунд гэх юм бол шууд Япад ороод ямархуу боломж ирсэн шүү дээ. Яг миний хувьд ч гэсэн одоо Япад оронгууд ингээд за би яг ийм юм л дуртай юм байна. Яг ингэж л явах юм байна гэдгийг яг тодорхойлцсон гэж бодцсон үедээ ингээд орсон байхгүй юу? 12 дугаар ангитаа. Тэгээ ер нь ингэж сурна гэж бодцсон үедээ орсон ч гэсэн ингээд Япад янз янзын working group-уудад ингээд ажиллаж үзээд ингээд магадгүй энэ талаар ч гэсэн ингээд сонирхож судалж болох юм байна. Энэ ч гэсэн ингээд юм анхаарал амар хэрэгтэй байдаг, юм акшн хэрэгтэй байдаг юм сэдв юм байна гэдэг тал руугаа ингээд юм нүд нэгцэн гэх юм уу. Тэгээ өмнө нь бол яг л ингээд political science, тэгээ public policy гэдэг тал руугаа ингээд мэрэгшнэ гэж юм төлөвлөдөг байж байгаа л. Тэнгүүт ингээд тэр өөрийнхөө ингээд мэрэгшнэ гэж боддог байсан одоо салбараа хүртэл арай нэг юм өөр өнцгөөс харах боломж ч гэсэн ингээд өөр working group-уудад ороод ингээд тийм боломж олдчихсан, харах боломж олдчихсан. Тэгээ миний хувьд болохоор period UB тэгснэ WHO тэгээд сайн ингээд нөгөө нэг технологи суурилсан ингээд технологиор дамжсан юм gender суурилсан хүчирхийлэл гэл юм жижигхэн юм plate ингээл дүр бүтээхээс ахуулаад ингээл янз янзын асуудлуудад ингээл арай юм ойроос ойлгох боломж олтол. Тэгээ тэр чинээгээрээ илүү юм нээлттэй тийм нээлттэйгээр ингээ олон юмсыг турших боломж олцсон юм шиг надад санагдаж байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн тэгээ зөндөө олон working group-ууд төслүүдээс ингээ санаачлагдаад явахлахаар ер нь улмал өргөж байх гэж бодчих. Тэгэхээр ер нь манай Япт орж ирснээр те маш олон гоё боломж даваа талуудыг идэх боломжтой гэдэг манай зочдод бол бүгдээрээ хэллээ. Тэгэхээр манай анужин бас сая working group-уудад дурдлаа. Period UB гэдэг тэгж байна. Тэгэхээр манай зочин халиват маань болохоор өмнө Япын гишүүн байхдаа period UB төслийг ахалж исэн лид хүн байгаа. Тэгэхээр яг өмнө ингээд period UB-ийн явц одоо бас ямар болсон те тухайн үед ямар асуудал хүндрэл бэрхшээлүүд гарч исэн талаар ер нь хоорондоо ярилцъя гэж бодож байна. Хувькас GGYP одоо Global Shippers-тэй хамтрах гад тэ төсөл нэхэлж байгаа. Дараанаас тэрийг гоё илүү ярих гэж бодож байна. Тэгэхээр юун төрөнд period UB-г хэлээрээ те. Тийм. За period UB бүр хамгийн ихнээс нь ярив те. Зориг сангийн YLP гэдэг хөтөлбөрийг хэлсэн. Ер нь бол YLP хөтөлбөрийн төслийн баг яг олон улсын эрхийг нь Монголд аваад тэгээд YLP болохоор өөртөө тухайн cohort-ийн хугацаанд хэрэгжүүлж дуусаа. За тэгээд энэ төсөл маань зөвхөн ингээд нэг удаагийн зүйлэр биш үргэлжилж явах хэрэгтэй юм байна гэд бид нартай салбарын ясын эрхийг нь дамжуулж өгчээсэн баа. За тэгээд UN Япын гишүүд маань аваад хэрэгжүүлээд тэр бараг 22 оноос хойш байсан уу? 22 оноос хойш тий. Тэгээ 2 жилийн хугацаанд бол юу гэсэн явсан. Тэгж яхад бол UNICEF-ийн санхүүжилттайгаар болон UN Япын 5 6 гишүүнсэн баха. Одоо яг сайн санахгүй. 5 зургуулал байсан санагдаж байна. Бөөнөрөө тэгэл төслөө хэрэгжүүлжсэн. Ямар үйл ажиллагаа хийжсэн бэ гэхээр аслагдсан дүүргийн ерхий боловсролын сургуулиудыг сонгож аваад тухайн хүүхдүүдийн тухайн сургуулаа сонгож аваад насны болон ангийн тэг хүүсээр нь салгаад за яг энэ хүүхдүүдэд ямар төрлийн хичээл орвол илүү цохимжтой байх вэ гэдэг дээр анагаахын сургуулийн профессортай хамтраад сэдв бэлтгээд за тэгээд ингээд сургууль оруулаад нэгтгэн. Хоёр дахь нь болохоор яг үнгүй ариун цэврийн хэрэглэл тухайн хүмүүстэй одоо provide өгөөд явжсэн.
нэг тиймэрхүү дүү байна. Тэгээд та эдийн одоогийн яг хийж байгаа үйл ажиллагаа ямар байгаа вэ? Сая бас нөө төслөө хаацсан гэдэг хийж штэ. Тэгэхээр яг өнгөрсөн төсөлтөө юугаараа өөр байсан бэ? Эсвэл адилхан байсан бэ? Та яг юу илүү анзаарсан бэ гэдэг эхлээ сонсъё те. Тэгээд дараа нь Анаач яриулах уу? харьцуулж яриул. За. За анх ингээд төслөө эхлүүлж яхад болохоор одоо бид нар чинь манай төслийн багч Ану ихч байсан тий. Ану ихч болохоор яг нөгөө нэг үндсэн яг period UB-ийн баг ингээд ажиллаж явах үед байсан болохоор ингээд за ерөөхдөө ийм төслээдгээ ингэдгээ тэгдгээ иймэрхүү зорилготой ингээд хэрэгжүүлж байгаа гэдэг талаасаа ингээд чиглүүлүү явж исэн. Гэтэ ингээд энэ жил болохоор юу руу ингэж зорьсон гэхээр зөвхөн одоо period UB гэдэг нь юм яг нэг салбар шиг. Гэтэ ингээд period гэдэг чинь юм global menstruation movement буюу яг юм дэлхийд дахны ер нь юм хамарсан юм том movement байгаа. Тэгэнгүүт энийг ингээд Улаанбаатар гэдгээс гадна Улаанбаатараас гадна өөр одоо орон нутаг аймаг сумдуудад ч гэсэн хүрэхээсэн гэсэн юм амар юутай зорилготой ажилласан. Тэгээд яг хоо энэ удаагийн яг төслийн үндсэн ингээд хэсэг нь ингээд таагдсан. Тэгээ үндсэн хэсгээр бид нар 5 сургуультай тэр сургуульд мад нь ерөөхдөө аслагдсан дүүргийн сургуулиуд байсан. Тэгээ одоогоор бол яг шууд яг бичлж очих гэдгээс өмнө медиа presence-ээрээ ер нь бол дамжуулаад яг энэ period гэдэг зүйлийн талаар мэдээллийг илүү сайн олон хүмүүст хүргэх ер нь зорилготой ажиллаж байгаа. Тийм. За ануучинда баярлалаа. Сая юу өөрчлөгдөж байсан бэ? Тэрийг эхлээ сонсъё гэдэг чинь тий. Тэгэхээр миний зүгээр анзаарснаар өмнөх гişүүд болохоор хэрэгтэй ингээд санхүүжилт болгоод хэцүү байсан ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү юм яриадсэн байхгүй. Тэгэхээр саяных дээр яг давуу тал нь гэх юм бол манай нөгөө цогоо маань өмнө нэг бас нэг нүүбэс зохион байгуулсан юмд оролцоод тэгээд дахиад тэрүүнтэй холбоотой ийм хөтөлбөр боловсрогдож байна. Тэгэхээр та нар ярилцж байгаад нэг төслөө өгөөч. Бид нэр ингээс санхүүжилтийн нүгэ тэгээд та төслөө хэрэгжүүлээч гэдэг байдлаар оролцсон. Тэгээд би тэд ер нь хоорондоо ярилцж байгаа. Энэ үйл ажиллагаатай period UB илүү уялдах юм байна. Тэгэхээр period UB-гээ ингээ юугаад тэгээд төслийн санхүүжилт аваад ингээ хэрэгжүүлье гэдэг байдлаар үйл ажиллагаа явуулсан. Тэгэхээр ингээд яг нөгөө гол ямар нэг төсөл ингээ хэрэгжихэд бас нэг гол чухал зүйл нөгөө нэг мөнгөн дээр очиад санхүүжилтэн дээр очиод юу яаж хэрэгжүүлэх үү гэдэг юмнууд маань очих гац систем шиг санагдчихсэн. Тэгэхээр тэр юм маань ингээд аль үжээ ингээд тодорхой те болцсон байсан болохоор арай илүү санаа зовох зүйл багтаа байсан юм шиг санагдсан. Тэгэхээр та идэх бас одоо ингээд сонсоход бол бас UNICEF-ээс угнаа санхүүжиж ирсэн юм биш үү те. Тийм. Яг санхүүжилтийн хувьд гэх юм бол одоо бидний харж байгаагаар хамгийн асуудалгүй тал байсан гэх юм уу? Яг тэгэхээр яг тухайн байгууллага маань та хэд үнэхээр юу хийж чадхаар вэ? Тэр болгоноор нь дэмжиж гэдэг нэг тийм уриалах хандлагатай байсан болохоор тэрэн дээр бол ямар нэг асуудал гарч байгаагүй гэж одоо санаж байна. Яг эхлээд яг хамгийн ихнийхээ топик руу буцахад яг энэ төслийг яагаад хэрэгжүүлэх болов? Гол зорилго нь юу байв? Яг монголчуудад энэ нэрнгэсэн хэрэгтэй юм уу? Эсвэл бид нэр зөвхөн нэг агентлагийн тусламжтайгаар төсөл хийсэн болоод дуусахгүй гэдэг ер нь тэр ярилцлагаар гэж бодлоо. Одоо яг period гэж яг яриад байгаа. Тэгээд ихтэй одоо энэ болохоор эрүүл мэндийн хэллэг дээр юу гэж орчуулагдах вэ? Сарын тэмдэг гэх үү, биений юм гэх үү те. Одоо энэ зүйл чинь зөвхөн бас эмэгтэй хүүсд ирдэг үү, эрэгтэй хүүсд ирдэг үү? Ягаад зөвхөн Монголд ингээ хийгээд байна? Ягаад табу гэдэг сэдвээр монголчууд ярихыг бас цааргалаад байна. Эрүүл мэндийн системэнд энийг яаж ойлгуулдаг вэ? Сурагчид багш нартайгаа энэ талаар мэдээлэл сайн авч чаддгүй гэдэг. Ер нь энэ асуудлаас эхлээд энэ төслийг за үнэхээр хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Хэдийгээр бид нэр understaffed буюу цөөхүүлээ байгаа ч гэсэн бас олон төрлийн төсөл нэг зэрэг явж байгаа ч гэсэн энэ жишээ ингээд гар бие зүтгээд ороод үзье. Яагаад болохгүй гэж анх яг хийжсэн 22 онд. Тийм. Тэгээд та бас яг ерөнхий боловсролын 5 сургууль сонгосон гэж хийж ирсэн тийм. Тэгэхээр бид нараас яг 5-ыг сонгож ирсэн. За нэг 5-д бид нар гэж бас нэг л гэж тухайн жилийнх болохоор яг тэгж 5-ыг сонгож ирсэн. Гэтэ 5 сургууль менеж хийнэ гэдэг бол бүр амар хэрэгтэй. Тэгэхээр амар гэдэг үг шууд утгаараа хэрэгтэйсэн. Яа тэгэхээр тухайн үед зөвхөн корона дөнгөж нэг локдаун гарцсан. Тийм болохоор хүүхдүүдтэй хамаагүй уулзаж болохгүй тий бас нөө
16-аас доош насны хүмүүс байгаа болохоор тухайн сургалтанд оролцсон гэдэг нь нотлохоог авахын тулд бүх хүмүүсээс ингээд зөвшөөрөл авдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар тийм нюансууд их байсан. Тэгээ гол нь бидний хамгийн анхны хэрэгжүүлэлтээс нь төсөл хийсэн болохоор мэдгүй юмнууд зөндөө. Гэхдээ яг нөгөө талаараа Нүүбийн агентлагийн хүмүүс маань хамтарч ажиллаж исэн хүмүүс маань болон тухайн сургуулийн нийгмийн ажилтны захирлууд бол тэрэн дээр гайданс өгөөд бас хамаагүй дэмтэйсэн гэх юм уу. Тэгэж явж исэн. Тайдас одоо асуулаа. За. Саяны хийсэн төслийн үйл ажиллагаан дээр нь сургалт орсон уу? Тэрэн дээр ер нь ямар зүйлүүдийг багтааж танилцуулсан бэ? Би бас та хэдийн юуг харсан. Сошиал медиа дээр ер нь мэдээлүүдэд төгсөн гэсэн шүү дээ. Тэднийг бас нэлээд харж анзаарч ирсэн. Тэгээд нэг маань ихтэй мундаг хийж байна да. Аа за баяр. Энэ дээр ханаж хариулмаар байна. За энэ удаагийн сургалтын дээр болохоор зөвхөн яг сарын тэмдэг гэхээсээ гадна ер нь бэлгийн боловсрол, нөхөн урчгийн боловсрол гэдэг талаасаа гэхдээ яг тэр ч угаасаа нэлийн том сэдв байгаа шүү дээ. Гэхдээ сарын тэмдэгтээ уялдуулж бас яг тэр том сэдвээ ингээд давхар хөндөх байдлаар сургалтынхаа агуулгыг аль болох гаргахыг хичээсэн. Тэгээд манай яг нэг одоо ажлын группийн ажлын яг энэ одоо манай багийн нэг давуу талт гэх юм бол ингээд аль хэдийн бас юм эмчээр ингээд мэрэгшээд ингээд сураад төгссөн хүмүүс байсан болохоор нэг талаараа ингээд судалгаагаа хийхэд ч гэсэн тэгээ хүүхдүүдэд бас янз янзын насны хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгвэл хүүхдүүдэд яаж одоо ойлгомжтойгоор ойлгоход амар байдлаар ингэж хүрэх вэ гэдэг талаасаа ингэж агуулга юу нь боловсруулахад тэрэн давуу тал болсон юм болов уу гэж бодож байна. Тэгээд цаашдаа яг энэ сарын тэмдэг гэдэг маань айгүй юм угаасаа л одоо хүн болгонд ялангуяа эмэгтэй хүн болгонд ингээд мэдээж амьдралынхаа нэг хэсэг байгаа. Тийм учраас байнгын яригдана. Тэгээ яригдахдаа энэ сэдвээсээ бас ингэж давж өөр холбогдох юм сэдвүүдийг ч гэсэн ингэж хөндөж мэдээлэл илүү сайн өгөх шаардлагатай юм болов уу гэж харж байсан. Тийм. Таад юу н 10 жилдээ багштайгаа ч юм уу эсвэл аав ээжтэй яг энэ сэдвээр ярьж үзчихсэн үү? Одоо хавка уучлаарай. Гэхдээ яг тэгээд эрэгтэй хүүхдүүд гэсэн ерөнхийдөө хичээл ордог шүү дээ. Тэрний ер нь бас ярьдаг байсан уу? Тэгэл тоглоом надад болол ичиж мичээл. Тийм үү. Тийм саяас ингээд сургалт ороход ингээд эрэгтэй хүүхдүүд нэг танхимд ингээд хүүхдүүд ингээд цугларна шүү дээ. Тэгээ урлаг заалмааланда ч юм ингээд бөөнөрөө цуглараад орно. Тэнгүүд эрэгтэй хүүхдүүд ингээд сууж ангууд багш нар за эрэгтэй хүүхдүүд сонсож яахын гар гэл ингээд гарах ч юм уу тий. Тэгвэл одоо бидний зүгээс болохоор заахаа өмнө жил ч гэсэн өмнө хэрэгжүүлжсэн төслийн баг маань ч гэсэн энэ дээр ингээд эрэгтэй эмэгтэй гэлтгүүл энэ сэдвийг өгье гэж бодож байсан байх. Тэгээд бидний ч гэсэн адилхан бас яг зөвхөн ингээд эмэгтэйчүүдийн зөвхөн охтууд л ингээд сургалтанд сууна гэдэг талаас харахгүйгээр аль болох ингээд хүн болгонд л одоо мэдчих хэрэгтэй зүйл шүү гэдэг талаас ингээд яаж яхих харуулахыг хичээсэн гэх юм уу. Тэгээд тэр талаасаа бас ингээд сургуулиуд маань ч гэсэн ингээд нэг талаараа ингээд юм нэрийн нэг тийм тогтцсон юм хвшмэл ойлголт байгаа шүү дээ. Тэгээ ингээд янз газар ингээд төгссөн байд болохоор цаашдаа бүр ингээд ер нь төмний л сэдв гэдэг талаасаа бүр олон хүнд ингээд хүргэх нь аюул чухал юм шиг санагдчихсан. Яг үнэн саяас нөгөө Америкт халиутын эхний асуусан асуулт нь гэх юм бол манай сая working group дээр хоёр ангаахын оюутан байсан. Тэр нь Жаяа өнрөөгээд яг ангаахын их сургуулийг ингээд төгсөөд одоо резидент юм хийж байгаа. Тэгмээ тэр талаасаа айгүй их нөгөө мэржлүүднээс өөртөө юмнуудыг ингээд хийгээд явж исэн. Хоёрдугаарт гэх юм бол хоёрдугаарт чи яг ер нь тэгээд өмнө нөгөө хэрэгжижсэн төсөл байсан учраас та хэд өмнө хийжсэн юмнууд үлдчихсэн. Тэгээд тэднэр дээр нь бид нар бас суурлаад юм ингээ босох гээд айгуу төхөмтэй, айгуу түшигтэй байсан. Дараагийн нэг анзаарсан юм гэх юм бол би тэгэд бас ингээ сургалтаа ингээ өгөө явж хахад сургуулиуд дээр аль хэдийн нөгөө нэг биений юмны юм хайрцаг, ариун цэврийн хэрэгслийн тиймэрхүү юмнууд аль хэдийн төгчгсөн байсан. Тэгэхээр таад бас ингээд хүргээд тэ ойлголт өгчихсэн юм болов уу? Тэгээ хүмүүсээс айгүй их таниадсан. Тийштэй манай дээр ирж исэн ирээгүй тэр энэ манай хажуу хаврагны сургууль дээр бас хэрэгжижсэн штэ гэж ярьжсэн л та. Тэгэхээр таадыг хэрэгжүүлж явах үед тийм сургуулиуд дээр тэ биений юмны боловсрол хөтөлбөр ингээ аль хэдийн очсон байсан уу? Тухайн үед ингээд эсвэл амар шинэлгээр ингэж хүлээж авч байсан уу? За эсвэл яг бидний сонгосон сургууль бас байсан байж магадгүй. Тухайн үед бол тухайн жил одоо хэдхэн жил өмнө шүү дээ. Тэгэхэд бол ямар нэг юм тийм одоо хэрэгэлсэн бол буцаагаад нэг өөрөө ч гэдэм үү тиймэрхүү яг одоогийн шиг тийм түгээмэл бас дэлгэрсэн бол арай байгаагүй. Гэхдээ
зөвхөн бас бидний хийж байгаа төсөлд хэлтгүй өөр зөндөө яг адилхан сэдвээр хийж байгаа төслүүд байгаа ч тийм. Тэгэл тэр болгонууд нийлээл яг одоогийн үр дүнд хүрч байгаа юм болов уу гэж харж байна. Тэгэл олон хүн мэдчихэл ах тусмаа энэ чинь илүү сайн тэгээ түүнээс биш миний төсөл, танаа төсөл, тэдний төсөл гэдэг юм уусаа байхгүй. Яг энэ сэдвэл дэлгэрүүлж хүмүүст яаж хүрэхээр юм тийм. Тэгэл үнэхээр ингэж явж ивэл амар сайн байна. Үнэхээр болж байгаа байхгүй. Тийм энэ чинь л яг гол зорилго нь түүнээс биш period юу биелэх яг чадчихлаа гэдэг биш тийм. Яг үнэ. Бас яг санал нэг чинь. Хайдад ер нь төслийг яаж гоё илүү өргөжлүүлэх тийм санал байна. Одоо хүний нөөц хамаагүй, байршил хамаагүй, за тэгээ санхүү хамаагүй гэх юм бол яаж гоё дэлгэрүүлэх боломжтой юм шиг санагдсан байна. Юм 100% болцсон. Тийм. Энэ сая хакатон ингээд зохион байгуулаад төслөө яг ингээд хааж байгаа байхгүй юу. Тэгээд хакатон дээр ер нь л яг шууд ингээд одоо сургалт ороод энэ юм байт юм аа, тэр нь тийм байт юм аа, ингээх ёстой шүү гэл дуусгах гэхээсээ илүүтэйгээр хүүхдүүдэд яг өөрсдөд нь ямар асуудал тулгараад байгаа. Тэгээд тэрийгээ өөрсдөө бас яаж шийдэж болно гэж харж байгаа аль хэдийн харцсан зүйлсээс амар байт юм шиг надад санагдсан байхгүй юу. Тэгээд хакатон дээр ингээд сургуулиудаас ингээд төлөөлөөд нөө сургалтанд суусан ингээд 10 хүүхдүүд ингээд нийлээд ер нь юм 50 хүүхдийн эрс бүрдүүлсэн. Тэгээ ингээд сургуулиа төлөөлөөд юм одоо ер нь сургуультаа ингээд яг энэ сарын тэмдэг гэдэгтэй холбоотой ингээд гарч ирж байгаа асуудлууд юу байна? Тэгээ тэрийг яаж шийдэх үү гэд ингээд тэр тим санаагаа ингээ уралдуулж байгаа. Тэгээ ингээд санаагаа аль хэдийн ингээ гаргаад тэгээ ватан цаасан дээр ингээд ингэх боломжтой гэл ингээл зураал ингээл бид нарт харуулж байгаа хгүй. Тэнгүүд одоо шинэ манай төслийн багаас за ийм асуудал юм байна. Энийг ингэчүүл гоё юм байна да. Ингэхийнсэн гэж ингээ харсан одоо яг тэр нэг юм юу байгаа штэ одоо яг олж харсан хэсэг байгаа штэ. Тэр олж харсан хэсгээс бүр ингэж цаашаага яг тэр сургуулийн орчинд ингээд хүүхдүүд өөрсдөө ингээд яг юм амар сайн асуудлаа нэгдүгээрт ингээд ойлгоцсон байт юм байна гэж харж исэн. Тэгээд хоёрдугаарт төслөө бүр улам цаашаа яамаар авъя гэхээр зөвхөн одоо экспертүүд энэ сэдвийн дээр ингэж айгу мэрэгсэн юм хүмүүс яг сургалт орох гэхээсээ илүүтэйгээр хамтарч яг нөгөө хурж байгаа хүнтэйгээ айгу ойроос ингэж хамтарч ажиллах талаасаа улам бүр юм хөгжүүлэх юм бол бүр юм цаашаага хөгжиж бүр улам цаашаа ингэж юм сайжирч болохоор юм шийдлүүд нэлээд их гарч болох юм байна гэж харагдчихсэн. Тэгээ хакатон ч юм нэлээд оролцуулсан. Яг тэр асуудалд нь өөрсдийг нь гэж амар сайн оролцуулж дуу хоолой ингэж хүргэх гэх юм уу. Тийм. Амраа хичтэй ямар санагдсан. За баярлалаа. Надад болохоор цааш үргэлжлүүлэхэд нэг асуудалтай зүйл нөгөө хамгийн асуудалтай зүйл нэг санагдчихсан. Ягаад тэгэхээр нөгөө хүүхдүүд нөгөө пэдтэй ариун цэврийн хэрэглээ авчаад нөгөө буцааж яаж ингээд тэрийг дүүргдэг байх уу гэдэг дээр нөгөө ийм санаа олох тэрүүн дээр айгүй одоо хэцүү санагдчихсан. Яавал хүүхдүүд хэрэглэсэн юм аа тэг буцаагаад хийх бол энэ байнга юм дүүрэн байх уу тэг энэ хайрцаг байнга юм дүүрэн байх уу гэдэг дээр тэр санааг ингээд бодож болох хэцүү санагдсан. Тэр асуудлыг л ингээд шийдчих юм бол ер нь баг бид наргүй ингээд сургуулиуд дээр ингээд хэрэгжээд ганц сургуулиуд гэлтгүй албан байгууллагууд дээр ингээд хэрэгжээл байнга ингээд явах юм шиг надад санагдчихсан. Хамгийн хэцүү зүйл нь тэр байсан. Тэгээ хамгийн хэцүү тэрийг бараг шийдчих юм бол ингээ үргэлжлэх боломжтой санагдчихсэн л та. Бас яг тийм амар зөв. Албан байгууллагад одоо ингээ том офисууд байгаа шүү дээ. Оосаа эрэгтэй эмэгтэйн ойлон тусдаа. Ядаж уусаа л тэнд ингээд эмэгтэй хүмүүс орж үйлчлүүлэх юм чинь тэнд нэг хідэн тийм нөөц байвал яа гэм бол доо. Биднээс өмнө яг тэгж бодож байсан даанч байгууллагатай тань сайн тохиролцож яриад чадахгүй адил байсан л та. Гол нь бас бидний скопус нийлэнд авцсан байсан. Окего бас эрэгтэй хүний өнцгөөс харахад ер нь энэ одоо үйл ажиллагаа маань хэр чухал юм ер нь яавал цааш бас ингээ те тасралтгүй доктортой ингээ үргэлжлэх боломжтой гэж харж байна. Яг хоо энэ энийг эмэгтэй хүний асуудал гэхээс илүүтэйгээр угаасаа ингээд хүний л асуудал шүү дээ. Тэнгүүт тэгэл би бас ингээл найз охинтой болно, эсвэл охин хүүхэдтэй болно. Тэг тэнгүүт өнөө сарын тэмдэг ирсэн үед ингээл өөрчлөлт гарна. Тэрийг нь би өөрөө ойлгохгүй байна гэдэг нас амар хосын хооронд ч юм уу те амар асуудал гарах юм болов гэж би бодоод байгаа хгүй. Тэнгүүт яг нэг л эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо амьдарч байгаа юм чинь яг тухайн хүнийхээ асуудлыг ойлгож ийж яг ямар зүйл одоо биед нь болоод байгаа юм бэ гэдэг утгаар нь бол амар хэрэгтэй гэж би одоо өөрийнхөө өнцгөөс бол тэгж боддتي. За тэгээд яг манай PUB багийнханцэндээ заавал ч юм хүүс ялахгүйгээр тэр нэг чиний басанд бол
амар том боловсрал штэ. Тэр боловсролыг ингээд сурчлаад, таниулаад тэг ингээд хакертон хийгээд үйлдэл ахуулаад байгаа нь одоо бол дотроо бол амар яасан гоё юм бэ. Тэг бас мөн амраагийн хэлдэг асуудал шиг тэнгууд нөгөө хүн нь ингээд нэг ариун цэрэг авчаад тэг буцаад хийхгүй гэдэг чинь тухайн хүний нэг тийм зан дадалч юм шиг те ухамсарч юм шиг. Тэр бол ялч хамгийн түрүүний бодлоо байхгүй. Ингээд ялангуяа бид нар чинь нөгөө нэг эрэгтэй 0 дээр ингээл нэг удаагийн бэлгэвч байгаа л тэгээд эмэгтэй 0 дээр болохоор ариун цэвэр хэрэглэв. Тэр болохоор цаанаас нь ингээд өгж байгаа юм шиг ойлголтоо. Тэгэл ингээд тэрийг аваад хэрэглэдэг ингээд би өгөх шаардлагагүй юм шиг чимэг тийм амар хишмэл ойлголт байгаа. Тэгээд тэрийг нь хідүүлээ яаж ингээд зогсоогоод энийг өөр ажилтдаг тийм нэг одоо циклтэй болох уу гэлт хийхин тул заавалчгүй энэ нөгөө period UB гэдэг төслийг бид нэр ингээд өмчлөхээс илүүтэйгээр сургуульд ингээд бие даалгаад баг болдог болвол уус даяараа нэг тийм хөдөлгөөнүүд яваад байдаг шүү дээ. Тийм хөдөлгөөнийг хийвэл гоё юм болов. Тэгээ үүнд нь болох зүгээр л нэг манлайлж байгаа нь юу вэ яп. Тэрнээс шиг оролцож байгаа хүн болгон нээлттэй бид нар зүгээр донд нэг мониторингийн үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэгж явбал миний хувьд бол амар гоё. Тэгээд бас энэ жилийн одоо багцсандаа яг тийм академик буюу нөгөө юу н хоёр эмч байна гэдэг нь яг сургуульд орлоо гэхэд тэгэл төрөл бүрийн асуултууд асуу штэ. Тэр бүрт нь амар илэн далангуй нээлттэй хариулж агаад нь би бол тэгэл хараал уу ашгүйдээ нүдэ олчаал гэж бодоол суугаадсэн штэ. Баярлалаа. Бидний үед болохоор ер нь манай төсөл хэрэгжүүлсэн хамгийн гол бүр цаад зорилго бол ариун цэврийн хэрэглэл дээр олгож байгаа татварыг боловлох багасгах одоо хөнгөлөлттэй ч юм уу чөлөөлөлтөд дүнгээр ч юм уу байгалах. Яагаад тэгэхээр одоо ариун цэврийн хэрэглэл авна гэдэг бол тасаг хэрэглээ биш. Одоо уух зүйл авч байгаа биш, вайн авч байгаа биш. Одоо яг талах ус, гурилтай л адилхан байхгүй тийм чинь хүн хэрэглэхээс өөр одоо зайлшгүй. Одоо өргөн хэрэглээний бараатай л адилхан байх хэрэгтэй. Гэтэл яг одоо дэлгүүрт тэр үнэн нь бол хайцсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол ядаж татварын хөнгөлөлт чөлөөлттэй ч юм уу байх боломжтой болов уу гэж бид нэлээд судалж исэн. Тийм байна. Яг хувийн зүгээс их юм бол нэг хідэн зүйлс байдаг. Яг үнэхээр бүх нөөц боломж 100% гэдэг Төвкагийн төрөний хэлдэг шиг байх юм бол аслагдсан сумын дүүргийн багийн хүүхдүүд бүр үнэхээр өөр нөхцөл байдалд байдаг юм байлээ. Тэрийг яг бас яаж мэдсэн бэ гэхээр Ховка бит хоёр өмнө нь өнгөрсөн жилийн 4 сард Баян-Үйлгийн аймаг руу явжсэн тий. Хятадын хилээс 5 км-ийн наан газар. Ер нь бол маш аслагдсан. Тэгээд тэнд цаг агаарын байдал нэлээд хүнд болохоор хэрвээ цас орчих юм бол тэгэл 1 сар ерөөсөө ямар ч юу байхгүй хүлцэлцсэн. Тийм бүслэгдсэн ингээ хөдлөлт шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй ингээ шууд локлогддог. Тэгээ хүнсээ авч чадахгүй тий. Тийм болдог. Хэрвээ тэнд ингээд ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн тусламж хэрэгтэй болох юм бол тэнд байгаа хүмүүс өөрсдөө уулзрал олохоос өөр ямар ч арга байхгүй. Ашнаар явах боломжгүй. Одоо тэнд байгаа сурж байгаа амьдарч байгаа хүмүүсийн нөхцөл байдал үнэхээр хэцүү байгаа тий. Тэднэрт бид нар яаж тусалж болох вэ? Зөвхөн ингээд яг одоо бид нар ингээд эхлэн хотын төвөөс хотын аслагдсан дүүргийн сургууль гэж байгаа хэдий сайн ч гэсэн бас л Улаанбаатар дотор л байгаа байхгүй. Тэгэхээр бүр улсаасаа хол яаж хүний одоо хүрч чадахгүй хэсэг хааны тэр болгонд бид нар яаж хүрч болох уу? Тэднэрт хүрмээр байдаг. Нийтгэн. Тэгээ хоёр дахь нь болохоор яг бид нэг 1-2 цаг сешн хийгээл, уулзалт хийгээл, төгсгөлт нь гоё зураг авахулаад хүүхдүүдээсээ консент авч зургийг нь аваад яг царийг нь оруулах үе тавиал тэгж өнгөрч болно. Гэхдээ тэр бол яг нэг удаагийн шийдэл болоод байгаа байхгүй. Тэр яг консистент байж чадах уу, sustainable байж чадах уу? Тэр асуудалтай. Тэгэхээр яг энийг шийдвэрлсэн яг 1 сар зөвхөн нэг газараа ингээд байрлаад тэгэж явж хүмүүстэй сурвалж мэдээлэл өгье гэдээ бас яг төсөл бичээд нэг газар apply хийгээд альт явцсан байгаа. Гэхдээ тэр маань болохоор 26-наас эхэлнэ. Тэгээ хэрвээ тэр бас болно баялаа. Хэрвээ тэр яг хүний нөөцүүдээ сайн хангаж чадах юм бол бас тэгэж явах план байгаа. Тийм байна. Тэгээ 3 дахь нь болохоор бас нэлээд сонио. Яа тэгэхээр байгаль орчин, байгаль дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдл тэгэл байгаа ч тэгэнгүүт яг ариун цэврийн хэрэглэл чинь бас л нэг удаагийн хэрэглээ маш их хог хаягдaltaй. Тэрийг яаж болиулах уу гэхээр даван
Аливаа хэрэглэдэг шүү дээ тий. Тэгвэл тэр маань бас нэгэн бактери үржүүлэхгүй байлгахыг бид нэр яаж хангаж чадах уу? Хог хаягдлгүй болгох гээд ингээд өөртөө өвчин тээгчдийн материалаас хийгээд яваад байвал эрүүл мэндийн талаас ямар ах уу гэхэд бас юу байгаа тэр нэг аяг байгаа тий. Тэгвэл тэр аягийг тасалж хүрээгүй хүүхдүүдэд бид нэр санал болгож болох уу? Үгүй юу? Тэрийг одоо зөв шийдэл мөн үү гэд. Тэр болгон дээр ингээд яаж хувирж болохоор аль нь зөв байхаар тэр болгон дээр л сайн судлаад ультимейт яхаа абсолют үнэн гэж байхгүй. Гэхдээ аль нөхцөл байдалд аль нь илүү тохирохоор тэр болгоныг нэлээд сайн судлаад төслийн улам явуулахыг хүсдэг. Тэгээд яхаа 26 оноос болох ах гэж бодож байна. Одоо тэгэхээр дахиад төлөвлөх нэг жил үлдсэн байгаа болохоор тэгээд сайхан төлөвлөлөд явна да. Хөдөө авах юм шүү дээ. Тийм би ер нь бол Монголын хөдөөгөр бүр үнэхээр хүсэлтэй байгаа. Яаж за тийм ээ. Маш гоё тий баялаг тэгээд их холыг харсан яг жинхэнэ асуудлууд руу чиглэсэн гоё төсөл байна. Тэгээд халиутынхаа бас энэ хүү төсөлтөнд томоос том амжилтыг хүсэж байна. За тэгэхээр манай ярилцлагын хугацаа бас нэлээ дуусах тийшээгээ төгсөн байна. Тэгэхээр одоо GGYP-ийн талаар гоё апдейтууд ер нь энэ төсөл ер нь ямар хөө зорилготой учир утгатай байдгийг те евро зорилтгийн одоо сүүлийн үед яг ямар хөө байгууллагатай хамтарч ажиллаж байгаа юм тэр талаас нь бас сонсоод жоохон ярилцаа тэгээд ярилцлага өндөрлөё гэж бодож байна. За тэгье. За манай UNYAP-ийн бас төслүүдийн нэг болох GGYP гэдэг нэг Global Goals Youth Program гэдэг монголоор бол нэг доктортой хөгжилт залуус гэдэг. Тэг энэ бол надаас өмнөх одоо манай төгсөгчнэрцэндээ ингээд анх хэрэгжүүлээд явж исэн амар тийм ууган хөтөлбөрүүдийн нэг хэд хэдэн бас хөтөлбөр дотроос төгсөгчнөр бас бий болцсон. Тэр төгсөгчнэрцэндээс манай япийн гишүүн гэл явцсан гэдэг ч юм уу. Тэгээ нэлээд бас том хөтөлбөр цар хүрээний хөвч ч гэсэндээ тэгээд гол зорилго нь юу вэ гэхээр энэ залуучуудаа доктортой хөгжлийн зорилго гэдэг зүйлийг нь яг ойлгуулъя. Тэгээд ойлгосны дараа үйлдэл хий гэдэг нэг гол цөмсгтэй байгаад байгаа. За мөн бид хэд чинь нүүб гэдэг газар зөндөө олон үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд тэр донд бас сайн дурын ажиллаас хэрэгтэй. Тэмүүдэг бид нэр манай хөтөлбөрт өөрөөр дамжуулаад яг тэр нүүбийн сайн дурын ажлуудад ерөөд бол өөрөөс ажилтнаар ороод за тэгээ цаашийнх нь одоо би ямар төрлийн хүн юм бэ гэдэг тал руу ерөөд бол дэмжихэд зорилготой гэсэн үг. Тэгээд би чинь 23 онд орсон. Тэгээд тэрнээс өмнө бол 2 жилийн турш манай GGYP гэдэг хөтөлбөр амжилттай хэрэгжижсэн гэсэн үг. Тэгээд намайг орж явахд бол яг 2 дахь хөтөлбөр маань хаалтаа хийгээд бас нэг мини хакертон буюу тэр хөтөлбөрийн багууд маань 3 баг болчихсон. Тэгээд аим хөөрхөн төслүүд хийгээд тэгээд хаалтаа хийжсэн байхгүй. Тэгээд яг жилийнхаа өвөлдөө болохоор бид нэр юу гэж ярилцсан бэ гэхээр за энэ Улаанбаатар хотоо залуучууд бол Монгол улсыг төлөөлөхөд бол учир дутагдaltaй. Тэгээд сая манай халиутын хэлдгээр орон нутагт бол асуудал шаал өөр. Бид нэр ингээл хот дотроо л яриад байгаад байна. Тийм учраас хөдөө орон нутаг руу ингээд чиглэе. Тэгээд тэр үднээсээ 23 оны өглөөс эхлээд бид хэд за тэгвэл бидэнтэй яг хамтарч ажиллах ямар байгууллагууд байна гэл зөндөө олон байгууллагуудын хаалгадагч бол за танахтай ингэж хамтарч болно тэгэж хамтарч болно гэл. Тэр үед бол говь кашмиртэй өөрөөдөө бол ярилцаад тэгээ говь кашмир маань болохоор яадаг вэ гэхээр Хөвсгөл Баян өнгөр аймагуудад ерөөдөө бол малчтаас ингээд ноолуур авдаг. Тэгээ тэр ноолуур авахд бол мэдээж тухайн малчтад юу доктортой ноолуураа гарах хэрэгтэй. Тэгээ тэр үүднээс тэр орон нутагт нь уур амьсгалын өөрчлөлт ч юм уу. За тэгээд санхүүгийн боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчлэг айгүй хэрэгтэй байгаа тоххой. Тэгээ үүнээс үүдэн малчт маань ингээл хот руугаа энэ асуудлаас болоод ингээл дайжаад байна л та. Тэнгүүт тэнд ингээд маллах ингээд залуучуудгүй болцсон байх жишээ нэгдэг ч юм уу. Тэгэхээр яг уур амьсгалын өөрчлөлт бид бүхэн ингээд нэг тасан цогцоод яаж тэнчэнэ ингээд маллаад байх вэ гэдэг нэг том асуудал гарч ирж байгаа гэсэн үг. Тэгээд үүн дээрээ бол яг говийнхантайгаа бол хамтраад тэгээд саяхан би тэгэд яг сургалт болон за тэгээд хилцүүллийн үйл ажиллагаагаар энэ 2024 оны ихэд бол дуусах шаардлагатай. Тэн дээр бол Баянгар аймгийн Шинжинст тэгээд Хүсгэл аймгийн их уус сумын малчид гэдэг яг л нэг маллал ноолороо өгдөг малчд байгаа байхгүй. Тэгээд тэндээс юу ойлгосон бэ гэхээр уур амьсгалын өөрчлөлт бол Монголд бол бас амар тийм
онцгой эхэлсэн яваад байгаа. Тэгээ гол нь малчт маань тэрийг эн чинь нэр уур амьсгалын өөрчлөлттэй гэдгийг ингээд ойлгохгүй байгаа мó да гэсэн ингээд дүнэлтэнд хүрч байгаа хгүй. Одоо жишээлбэл 11 сард ингээд цас орохгүй байна гэдгээ уур амьсгалтаас болоод цас орохгүй байгаа юм биш үү гэдгийг нөхдүүд харахаа ойлгоогүй. Гэтэ ямар ч асуудал их байгаа зам болохоор ингээд шороо шуурж ийн гэдэг ч юм уу те. Тэрийг ингээд нэг ердийн юм шиг хүлээгээд авцсан байгаад байгаа хгүй. Тэгэхээр энэ нэг ойлголтыг бид хэд засах хэрэгтэй болж байгаа. Тэгээд саяны явсан хилцүүлэг дээр бол тэгээ сургалтуудаас юу гарсан бэ гэхээр тэр малчтад ямар үйл ажиллагаа яг амар чухал байгаад байгаа юм. Тэгээ тэн дээр нь тохирсон чадварчуулах хөтөлбөрийг бидэнд гарах хэрэгтэй байна гэсэн дүгнэлт гарч байгаа байхгүй. Тэгээд яагаад ингээд эхлээд ерөөхдөө бол өвчнийхөө онцлох шаардлагатай байна гэж байгаа. Тэгээ тэр оншоо бол заавалч бид нар гарах нь амар очиж хөтөлтэй байдаг шээ хоттоо л байгаа. Тэнгүүт яг тэр малчт маань өөртөө гаргаад тэгээ бид нар эндээсээ тэр оншилж байгаа зүйлд нь багш хэрэгтэй юм уу? Эсвэл өөр ямар сум орнотын өөр зүйлүүд ямар хэрэгтэй юм? Говь гашмараасаас ямар зүйлүүд хэрэгтэй юм бэ гэд тэрийг амар сайн гаргаж ирж байгаа. Тэгээ яг эх жилдээ бол бид нар яг шууд фронт дээр очиод жинс сум тэг их уул сум дээр ерөөхдөө бол очиж ажиллая л гэсэн нэг тийм төлөвлөгөөтэй байгаад байгаа юм. Тэг энэ бол яг манай JJYP хөтөлбөрийн яг хөдөө орон нутгийн залуу малчтаа хүргэж байгаа нэг том хөтөлбөрүүдийн нэг. Тэг энэ дээдсэндээ манай хөтөлбөрийн залуучууд амар туртай байгаад байгаа. Энэ бол малчд гэдэг чинь яг үндэ хоёр дахь том эдийн засаг штэ яг уул ухаагаас гадна ноолуур түүхий бүтээгдэхүүнүүд гэдэг чинь ингээл. Тэгээд одоо бас хэрэгжүүлж байгаа зүйл болгоо үндсэн JJYP гэдэг хөтөлбөрөөс эргүүлэн авчирья. 1 жил ерөнхийдөө бол бид нар үндсэн JJYP гэдэг хөтөлбөрөөгөө явчлаа. Тэгээд яг хуу SDG 17 зорилго гэвэл амар том ерөнхий байгаад байна. Тийм учраас нэг аль нэг одоо магадгүй уур амьсгалын өөрчлөлт юм уу те нэг тэр нэг сэдвийн онлон аваад тэгээд эхлээд залуучуудаа энэ сэдвийг бүр яг амьдрал дээр чинь яг юу болоод байгаа юм бэ гэдэг агаарын бохирдол гэж яриад байдаг. Гэхдээ эн чинь зарим тохиолдолд юу нэг энгийн хүн тухайн асуудлыг шийдэхэд айгүй маш олон жилийг зарцуулах гэдэг байгаа байхгүй. Тэнгүүт яг одоо энэ залуучууд маань нийлээд хитүүлээ яаж энэ байгаа орчноо хэрхэн эрэг болох вэ гэдэг нэг тийм бас асуудалтай нүүр тулнаа л гэсэн үг байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол 25 онд бол энэ хоёр том зүйлээ бидэд ярьсан байгаа даа. Тэгээ яг хуу том ч гэсэндээ тэгэл бидэд зүтгэж जैन. Тэгээ ямар ч нэг ийм үг байдэн штэ нэг санаанд багтсан байвал за янч чинь багтнаа гэл. Тэгэл тэр үгээр л хаалтаа ий да. Миний хувьд бол. За маш баярлалаа нийт манай подкастт хүрэлцэн ирсэн бүх зочдод баярлалаа. Хукатаас JJYP маш гоё дэлгэрэнгүй танилцуулсанд маш их баярлалаа. Тэгээд нэрээ сонсогч нартай хандаж хэлэхэд манай шинэ гишүүдийн эзэл дуудахгүй зарлагдах гэж байгаа. Тэгээд та хэдэд маань одоо бидний ярьсан зүйл маань их сонирхолтой санагдсан гэж бодож байна. Тэгээд бас манад орж ирснээр ямар хуу үйл ажиллагаанд хэрхэн оролцож бас өөр чинь ямар хэрэгтэй зүйлүүд байх вэ? Яаж суралцж авах, юуг суралцж авах боломжтой байх вэ? Бусдаас яаж өөрийнхөө тусламжийг хүргэж болох уу гэдэг талаар ойлголттой болсон байх гэж бодож байна. Тэгэхээр хэрвээ манай одоо UNYAP гэр бүлийн нэг гишүүн болохыг хүсэж байгаа юм бол манай эсэлтэд хамрагдаарай. Тэгээд одоо нийт гишүүдээ яг эцэгхэн үгийг хэлээ таалтай хийнэ гэж урьж байна. За. Сүлжээ. За юуны өмнө наваг урьж оролцсон бас дахин баярлалаа. Тэгээ өнөөдрийн подкастыг зохион байгуулж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Шинэ гишүүнээр орохоор төлөвлөж байгаа зүгээр л бодоод өнгөрөх байгаа хүмүүсийн хан бол бодлоо яг үйлдэл болохоор ягаад тэгэхээр үнэхээр том төсөөлөшгүй хизээж санаанд буумгүй зүйл амар энгийн алхмаас эхэлдэг. Тэгэхээр тэр энгийн алхам нь нийшээ бас аплай хийхээс ч байж магадгүй. Тийм болохоор зүгээр л ороод өгөөд үзээрэй. Тэгээд ороод ирээрэй. гэж хэлмээр байна. За нэж. Би жоо боломжтой тайлбар. За яг энэ подкаст их ч юм уу. За байж таа. За энэ подкаст сонсож байгаа ингээл эсвэл манай япын цахим аюудыг ингээд дагдаг хүүхэд байх юм бол
нэг амар сүрдээ тэрэггүй хах гэж бодож байна. Нөхцөлтэй байгууллага гэл бүгд яг том байгууллага л та. Гэтээ энд чинь л яг л бидэнтэй адилхан л хүмүүс амьдардаг, ажилдаг. Тэгэл бүгдээрээ л ядардаг, бүгдээрээ л ажилдаа ингээл дарлуулдаг ч юм уу те. Айгу тийм л хүмүүс байдаг хгүй яг монголчууд л байдаг. Тийм чинь тэгээд өргөдлөө гэл харамсны оронд одоо харамсахгүйгээр чи ингээ ер нь бол тэнцээгүй гэдэг хариулт авна гэсэн чи тодорхой хэмжээ юм сурж ил байгаа гэсэн. Дараагийн ямар нэгэн гоё хөтөлбөр зарлагдлаа гэхэд чи ингээ явт дээр гаргасан алдаагаа тавтахгүй арай туршлагатай юмд өргөдлөө явуулна л гэсэн. Тийм болохоор ямар ч байсан хамаагүй тэр нэг submit гэсэн товчийг дараарай л гэж хүсэж байна, уриалж байна. Тийм миний хувьд ч гэсэн санал нийлж байна. Тэгээд ерөөсөө яг submit гэдэг дарж байгаа нь л ер нь бол амар чухал гэх юм уу. Үнэхээр орохыг хүсэж байгаа л. Тэгээд энэ дээрээс нэг сонирхолтой юм хэлэхэд яг би 3-д apply хийхэд эхнийх дээр ингээ 1-р шатнаас 2 дахь дээр 2 дахь шатнаас тэгээд 3 дахь дээр ингээ 3 дахь даваад орж исэн аахгүй. Тэгээд яг ингээ бодоод үзчих. Би яг дараа ингээ бодож үзэл анзаарч байгаа аахгүй. Яг ингээ нэг шат байсан юм шүү тэгэл. Агс юм шүү тэгэл. Тэгээд яг ингээ тийм учраас юмэрийн зүгээр apply хийхийг хүсэж байгаа бол тий үнэхээр ингээд хамгийн сайнараа apply даал үзэх нь амар чухал санагдаж байгаа. Тэгээд угаасаа одоо манай шинэ гишүүдийн хэлсэлт ингээд цахим уцуудаар маань зарлагдсан байгаа. Тэгээд манай гишүүд бас ингээд цахим уцууд дээр ингээд юу яаж байгаа хувь чатаар ч юм уу ингээд хотбогдоод асуух ингээд бүрэн боломжтой мэдээлэл ингээ авах боломжтой. Тэгээ манай UNFP-ийн ер нь сайтууд, пэйжүүдээр ч гэсэн зөндөө их мэдээлэлтэй учраас судлахад бас нэлээд нээлттэй байдаг. Тийм. За би бас яг босод одоо зочтойгоо яг адилхан. За submit-а дараад оролцоол гэж хэлье да. Тэгээ бусдын нь бол яг оролцож үзчихэж л бараг хүмүүс өөртөө мэдэх бах тий. Илүү биеэрээ тулж иж. За тэгэхээр манай энэхүү дугаарт хүрэлцэн ирсэн бүх одоо зочдтой хост тий ануужин хувька халиуд бүдэнд цаг гаргаад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд сонсогчдоо бол манай подкасттай холбоотой санал хүсэл шүүмж байх юм бол харамгүй бид нартайгаа хуваалцаарай. Ингээд дараагийн дугаараараа дахин уулзцаая. Баяртай. Bye bye.